Бидний амьдралын үлгий үзэгсэлэнт гариг дэлхий тэнхлэгээ тойрон эргэлцээр энэ хооронд тэвүүд шилжиж газар хөдөлж галтуул дэлбэрч мөслөгүүд үүсэж томоохон элэгдэл болж шинээр уулс үүсч гадаа төр төрхөн байнга өөрчлөж байсан учраас геологийн нууц аривжиж үүний хэрээр судалгааны баримтууд нэмэгцээр байсан билээ. 13 тэрбум жилийн настай дэлхийн агуу түүхийг бидний хөл дор байгаа чулуу хүүрнж байгаа юм. Энэ агуу түүхийн нэг хэсэг Монгол орны геологийн түүх ямар байдгийг энэ ангид 400 сая жилийн настай Улаанбаатар хотын геологийн түүхийг судлах болно. Үүгээр их дэлхий түүний хэмжээнд оршин байгаа Монгол орны газар нутаг хэрхэн бүжсэн түүх харагдах юм. Эрдэмтэд Улаанбаатар хотыг тойрон оршиж байгаа эртний хурдус чулуулаг, тогтцсон онцлогийн талаар судалснаа танилцуулах болно. Улаанбаатар хотын геологийн түүхийг судлах ажил эндээс эхэлж байна. Улаанбаатар хотыг тойрон бүх газар тархсан эдгээр чулуулаг энгийн хүмүүстэй зүгээр чулуу юм шиг боловч геологчдод бол геологийн түүхэн хуудас судалгааны чухал баримт юм а. Улаанбаатар хотын геологийг судалж байгаа хүн бол доктор Энжин юм. Одоо богдвол тэрэлж туул улаастан голын энэ орчимд одоогоос 350 сая жилийн өмнө одоогийн газрын дунд тэнгис улаан тэнгисийн маягийн асар том гүн усан сав газар байсан. Яроолд нь тунж үтсэн чулуун баримт бол энэ байна. Энэ давхарлж харагдж байгаа чулуу бол эртний том усан сав газар байсны баталгаа юм. Дан маш нарийн ширхэгтэй гүн усны алюрлит гэдэг чулуу байгаа юм. За их нарийн ширхэгтэй элсчин байна. Мөн аргилит гэж байна. Ер нь үндсэндээ 3 төрлийн чулуунаас тогтдог. За манай геологчид энэ орчинд геологийн зураг зохиохдоо үүнийг нарийн судлаад 2500-аас 3000 метрийн зузаантай асар том хурдас байна. Тунмал хурдас байна. Гүн усны тоног тогтоосон. Монгол орны ханга нурууны төв зүүн хэсэг Хентийн нурууг бүхэлд нь хамрах томоохон бүсийг геологчид Монгол агнуурын далай, ханга Хентийн далай гэж нэрлэдэг билээ. Улаанбаатар хот байрлаж байгаа газар нь 510 сая жилээс эхлэн 220 орчим сая жилийн өмнөх хугацаанд оршиж байсан ханга Хентийн далайн нэг хэсэг юм а. Улаанбаатар хотын баруун талын сонгон хайрхан уулын хурдсын тогтцоо геологчдын сонирхлыг ихэхэн татаж байгаа юм. Одоогоос 350 сая жилийн өмнө гүн усны яроолд энэ нарийн ширхэгтэй алюрлит, аргилит тэс бүрэлдэд тогтсон хурдсын улмөр одоо энэ атрианууд байгаа юм. Усан дор бол гулсалт болж байсан байгаа. Хурц тунд сурамтлагдж яхад нэг үеийн дэгшгэн байж яхад дээдлийн нэг үеийн атриацсан явдал бол усан дор хөдөлгөөн явагдсан, гулсалж явагдсаныг харуулж байгаа тэдний улмөр байгаа. За дараа нь нийт чулуулагууд атриатж давхарх үүссэн байдаг. Тэр нэмэр хөвгтрэ тектоник хөдөлгөөнөөр шахалтанд ороод атриатж байгаа үеийг хэлж байгаа. Энийг үеийг бол геологчид одоо атриатлын эхний үеүдээ гэж үздэг. За тэгээ энэ чулуу бол бүгд нанг шавраас бүтсэн хаяа жижиг маш жижиг ширхэгтэй элсчин байдаг. Ихэвчлэн аргилит алюрлит л байгаа юм. Энэ бол яа харахгүй эртний том усан сав газар байсны баримт, тодорхой баримт байгаа. Үүнээс харахад Улаанбаатар хотын гүн далайд газар хөдлөлийн улмаас бий болсон эвдрэл нуралтууд мөн болж байжээ. Эдгээр чулуулгууд болон амьтны үйлдвэрүүд нь далайн гарвалтай бөгөөд энд далай байсан болохыг харуулах нотлого юм а. Энэ хурдас чулуулгын насыг тогтооход бас их учиртай байдаг. Энийг судалдаг шинжлэх ухаан нэг палеонтолог буюу эртний амьтан ургамлын судлалын шинжлэх ухаан гэж нэрлэдэг. Энэ геологийн шинжлэх ухааны нэг салбар ухаан байгаа. Карбон галуу үеэс олдсон ийм ургамлын иш. Энэ нь бол Улаанбаатар хотын орчим газраас хойд хэсгээс олдсон дээж байгаа. Энэ нь бол эртний шивлэн ургамлын иш. Эргээс нэлээд зайтай тийм их газрын хоримд ургаж ирсэн нэлээд том юм ургамлуудын иш байгаа. Ишин дээр ингээд
жижигхэн юм хээтэй юм шиг. Энэ нь бол юу гэсэн утгатай үгүй гэхдээ зэрэг энэ бүгдээс бол ингээд навч гарч исэн. Энэ ургамал нь бол одоогийнх шиг юм мөчртөрөө навчтай биш, дандаа ишэн таарсан юм навчтай байсан. Одоо хүртэл амьдч байгаа юм ургамал байгаа. Карбоны настай энэ чулуул газ бол эртний амтан ургамал шивлээ. Тэгээд мэлбэртэй амтад бас олдсон байгаа. Улаанбаатар хотын орчимд тархсан карбоны хурцаас илрүүлсэн эртний сээр нурууг амттын үлдэгдлээс жишээ болгон харуулж байна. 345-аас 325 орчим сая жилийн өмнө амьдарч байсан сээр нурууг зөөлөн биетэй амттыг харуулж байна. Энэ нь бол тухайн үед одоо их газраас гадна мөн үе төрж орж ирж байсан тэнгисийн усны нөлөөгөөр амттад орж ирж байсныг харуулах тэмгэрч байгаа. Геолог улсууд бол бархипод гэдэг нэрээр нь сайн мэдж байгаа. Энэ бол латин нэр нь олон улсын. Монголоор бол мөр хөлтөн амьтад гэж нэрлэдэг. Энэ баримтаар хурцшийг 340-с 320 орчим сая жилийн настай мөн эдгээр амтан ургамал нь далай тэнгисийн нөхцөлд амьдарч байсан тул одоогоос 320 сая жилийн өмнө далай үргэлжлэн оршиж байсан болохыг гэрчилж байгаа юм. Ханга хинтийн томоохон далай хязээ алга болж далай туралдсан хурдас чулуулаг хэрхэн уулс үүсгэн тогтсныг геологчид олон жил судалж байна. Энэ нь дэлхийн гадаргын хөдөлгөөнтэй холбоотой. Дэлхийн гадарга бие биетэйгээ харилцсан холбоотойгоор хөдөлж байдаг хавтангуудаас тогтно. Үүнийг геологчид тектоникийн хавтан гэж нэрлэдэг. Эдгээр хавтангууд сая жилийн туршид хоорондоо мөргөлдөх болон салах байдлаар өөр твүүдийг үүсгэдэг байна. Одоогоос 300 сая жилийн өмнө Дэлхий одоогийнхоос өөр төрхтэй байсан байна. Твүүдийн хөдөлгөөний үр дүнд Дэлхийн хойд хагаст Лавраз төв байсан ба Улаанбаатар хот түүний хэмжээнд оршиж байж чулуулгийн түүх ээнхүү тодорч эхэллээ. Улаанбаатар хот оршиж байсан далай хязээ алга болж их газар болсныг мэдхийн тулд одоогоос 200 сая жилийн өмнө очих ёстой. Үүнд Улаанбаатар хотын өмнө талд оршдог богдуулын боржин чулуу хариулт өгөх юм. За энэ боржин чулуулгийн бит нь болохоор богдуулын зөвхөн зүүн хэсэгт нь байрладаг. Баруун хойноос урагшаа сунаж тогтсон 200 км квадрат талбайг эзэлдэг 100 дугуйн бит байгаа. За энэ боржингийн битийн үүссэн хугацааг нь болохоор изотопын судалгаануудаар тогтоогоод 252-оос 181 сая жилийн хооронд одоо үүсэж сартсан гэж одоо үздэг байх нь. За гол массив одоо бүрэлдэн тогтсон хугацаа нь бол дунджаар 205 сая жил байх нь. За энэ боржингийн бит болон агуулгач чулуулаг карбоны энэ чулуулгийн зааг нь одоо энд тод харагдаж байгааг та нар ингээд харж байна. Энэ агуулгач чулуулгийн хэсэгт агуулж байгаа хэсэгтээ бол бага зэрэг хар өнгөтэй, нэлээд их хар өнгөтэй болцсон. За энэ агуулж байгаа хэсэгтээ энэ дотор талын энэ хил зааг буюу боржингийн битийн эсгүүдэд энд бол боржингийн ширхэг нь одоо арай жахан жижигэрсэн, хувиралд их одоо орсон харагдаж байгаа. Улаан шаргал өнгөтэй болцсон. Богдуулын өвөртөө Төв аймгийн 100 мод хотоос хойшоо 100 модны аманд одоо оршдог Манчрын хийдийн туйрын өмнөд хэсэгт байрлаж байна. За Манчрын хийдийн ард байгаа энэ том уул маань боржингийн массивын урд одоо зааг байгаа юм аа. Газрын гадаргын доод хэсэгт нь үүссэн халуун хайлмаг магм хагарлаар жаахан дээшээ өргөгдөөд одоо газрын гүнд царцахад энэ боржингийн бит үүссэн байх. Далайн хурцшийг төрж тогтсон боржингийн бит нь цахиурын эслийн агуулга өндөрт А2 төрөлд хамаарагдаж байгаа нь их газрын гарал үүсэлтэй твүүдийн мөргөлдөлтийн улмаас үүссэн гэж тодорхойлогджээ. Энэхүү их газар бий болсноор уул нуруу тал хөндөй ээлжилсэн тогтц бий болж өгөршил, элэгдэл, идэгдэл болон их газар дээрх уулс хоорондын хотгорт хурдсын хуримтлал бий болж байжээ. 130 сая жилийн настай хурдас Налахын хотгор толгойд Хамбын авааны орчимд тогтогдсноос гадна Бүхкийн голын сав газарт Тахил дуулын орчимд мөн тогтогджээ. Доод цэрдийн зүүн баянгийн формацийн хурдас Улаанбаатар хотын толгойд орчимд бол нэлээд одоо өргөн тархалттай. За энэ хурдас нь бол гол төлөв одоо сулвтар цементлэгдсэн конгломерат мөн цайвар шаргал, ногоон саарал, бор саарал,
шар саарл өнгөтэй ийм одоо шаврын хурцуудаас тогтд юм а. Доод цэрдийн хурдас бол үндсэндээ одоо 25 м орчим зузаантай сул зэмлэгдсэн конгломератын үеэр тусгаарлагдсан дээд ба доод гэсэн хоёр одоо ийм давхаргаас л тогтдог. За дээд давхаргынх нь одоо шаварлаг хурдас нь бол голдуу мөн одоо цайвар саарл, шар саарл, ногооптор саарл, боровтор саарл өнгөтэй ийм одоо шавраас бол тогтдог. А зузаан нь бол ойролцоогоор одоо тогтвортой биш 10-аас 45 м-ийн зузаантай. За хоёрдугаар давхарга болох доотлын давхарга бол мөн одоо адил дээрхтэйгээ адил мөн одоо тийм шар саарл, ногоон саарл, боровтор саарл ингээд шавруудтай. Гэхдээ дээдлигээ бодоход одоо эдгээр өнгийн шаврууд нь бол тодорхой одоо үейлэл үүсэхгүй. Энд тэнд одоо тийм алаг цавг байдалтай, биеиндээ ууссан байдалтай одоо ингэж байдаг юм а. Шаврын ордын одоо эдгээр энэ цэрдийн доод цэрдийн хурдсны доогуур уллаж одоо улс уурын конгломерат бол дэвсэж оршдог. За энэ улс уурын конгломерат бол диван карбоны настай чулуулууд бол байдаг юм а. 1964-5 оноос эхлэж одоо улаан тоосго үйлдвэрлэж байсан. За энэ улаан тоосго бол Улаанбаатар хотын болоод ер нь Монгол улсын хэмжээнд нэлээд одоо өндөр маркийн 125-аас 150 маркийн ийм тоосгыг бол үйлдвэрлэж өнөө хүртэл одоо үйлдвэрлэлээр ирж байгаа. Ийм одоо хамгийн сайн чанарын одоо шавар. За энэ шавар нь бол мөн налайхын орчимд, налайхын хотгорт мөн одоо энэ доод цэрдийн хурдс бол шавар бол тархсан байдаг. За 1992 оноос керамик хавтанцын үйлдвэрийн хэрэгцээнд зориулж энэ одоо тоосгоны ордын дээд талын давхаргыг бол дахиж одоо нэмэлт хайгуул хийсэн. За энэ хайгуул хийснээр керамик хавтанцын үйлдвэрийн түүхий дээр одоо нөөцийг тогтоож керамик шал хаана одоо бусад керамик ханны зориултыг керамик хавтанцруудыг үйлдвэрлэж дотоодынхаа хэрэгцээг хангахын зэрэгцээ мөн одоо Оросын холбооны улсад экспортоор гаргаж байсан юм а. Одоогоос 20 сая жилийн өмнөх Неогений цаг үед улаан хөрөнгөний хурдас Улаанбаатар орчимд зүүн наран гандан тэгчлэн хийд тасганы яв. Улаан хувааран хужир булан налаахын хотгорын баруун тал хөлийн голын хүндий ярмаг сонгоны орчимд бүхгийн гол хүйн голын хүндий зэрэгт хуралджээ. За энэ улаан өнгийн хурдс бол Неогений настай. За энэ хурдс бол ихэнхдээ одоо гадаргуу дээгүүрээ дөрөвдөгчийн хурцаар хожигдсан байдаг учраас гадаргуу дээр талбай хэмжээгээр томоохон хэмжээтэй ил гарсан тохиолдол маш ховор байдаг ийм одоо хурдс юм. За энэ хурдс нь бол ерөнхийдөө юунаас тогтож байна гэвэл конгломерат, сул цементлэгдсэн конгломерат, элсэн чулуу, их төлөв одоо улаан өнгөтэй. Зарим тохиолдолд алаг өнгийн ийм шаврын одоо хурдсуудаас бол тогтсон байдаг. За энэ хурдсны бодлол ерөнхийдөө бараг одоо хэвтэй байрлалтай. Ойролцоогоор нэг 10 градус орчмын юм уналтай байгаа. За хурдс нь бол дотроо одоо чулуулгын хэмэгцэг материалыг маш их хэмжээгээр агуулсан. Ойролцоогоос 50-аас 60% одоо агуулсан байдаг. За энэ чулуулгын хэмэгцэг материал нь бол юу вэ гэхээр одоо металлит элсэн чулууны гол төлөв одоо ийм хэмэгцүүд байдаг. Насны хувьд бол одоо энэ тухайн хурдсаас олсон нуурын жижиг одоо хавч хөгтний шүдний үлдэгдэл зэрэгээр тодорхойлож яг одоо Неогений гэдгийг баттай одоо нотолсон ийм одоо баримт одоо байдаг юм а. Неогений хурдс дотор мөн одоо тийм жижиг одоо шаврын цэвэр шаврын ийм нарийн үеинүүд бол зарим газараа бол байдаг. За энэ нь болохоор одоо сүүлийн үеийн шинжилгээгээр затар нь одоо янз бүрийн олифтууд одоо байгаа нь бол тогтоогдсон. Одоогоор бол энэ талын судалгаа их одоо хийгдээгүй байгаа. Төмөр нилээд их уулсан байсныг улаан өнгө гэрчилж байна. Нуурын жижиг хавч зэрэг организм хөгтний шүдний үлдэгдлээр
неогений галавт үүссэнийг баттай тогтоосон юм. Энэ улаан хурдасны доор бидний үзсэн далайн хурдас байгаа юм. Геологчид Улаанбаатар хотын геологийн түүхийг нэгтгэж дууслаа. Асар том далайн сав, томоохон магмын төрөлт, их газрын хөгжил нь өнөөгийн дүр төрхийг бий болгосон юм. Гэвч геологийн түүх энэ хүрээд дуусахгүй. Улаанбаатар хот оршиж байгаа уудам хөндийн геологийн томоохон хагарлын бүс огтлол дээр байгаа нь тогтоогдсон. Баян уулаас баруун хоошоос унсан идэвхт хагарал богд хаан уулыг дундуур нь зүсч Чингис хаан нисэх бодлын зүүн хойгуур Туул голын Сэвсгэр хурдсаар хожигдсон Тахилтын давааны баруун хойгуур Барын амны баруун хойш Дахир Соёотын амыг дайрч Хөшөөтийн давааны зүгт үргэлжилж байгаа бөгөөд богд уулын гол хагарал гэж нэрлэдэг байна. За тэгэхээр энэ хагарлууд гэдэг нь бол олон одоо геологчид судлаа тогтоогоод сансрын мэдээллийн олон бүсчлийн зургуудаар бол тогтоочсон ийм хагарлууд байгаа юм л да. Хагарал болж байгаагийн тогтоодог ийм олон аргууд бий л дээ. Энийг бол үндсэндээ одоо гулсалтын тойл гэж хэлдэг. Энэ хагарал болсныг заадаг нэлээд одоо гол шинжүүдийн нэг нь л дээ. Энэний одоо энэ гулсалтын тойл дээр ихэд энэ бол энэ нэг ийм өргөцөг шиг юм байгаа. Эндээс ухаан энэ чиглэл нь бол дээшээ өргөгдөжээ гэсэн. Тэгэхээр бүхэлдэн авч үзвэл энэ туулын голын дагуу гарсан өргөргийн чиглэлтэй энэ хагарлуул богдуулын энэ хэсэг нь үл дээшээ өргөгдсөн байна гэдгийг бол баталгаа энэ байж байгаа. За тэгээ хагарал явсан нь бол газар дээр ямар янзтай байдаг вэ гэхээр ямар нэг юмар одоо шууд огтолцсон юм шиг ийм шулуухан байж байгаа. Та ингээд энэ чиглэлээр ингээ харахад бол энэ туулын голын урд талын ирмэг цаашаа одоо сонгийн хайрхны нүгээр ороод ингээд явж байгаа хэсэг нь үл эгц яг огтолцсон юм шиг ийм ирмэгнүүд гараад байгаа. Энэ үл яг одоо хагарал болсон байна гэдгийг зааж байгаа. Түүнээс гадна хагарлаар бол ингэж ийм дээшээ доошоо суухаар ихэнхдээ бол ийм хагараад тэгээ хоорондох зайн үл ингээд тэлээд өргөжөөд энийг бол геологт гарабин маягийн хагарал. Туулын хөндийн алтан твшийн хөндийн үл үндсэндээ туул голын ийм гарабин маягийн хагарал дээр байж байгаа юм. За тэгээ энэ өргөргийн дагуу ийм хагарлаас гадна энийг огтолсон олон одоо хагарлууд бий. Одоо баруун хойшоо зүүн хойшоо яг хөндлөн гарсан ийм олон хагарлууд бол олон геологчид бол одоо тогтоосон ийм хагарлууд байна. Тэгэхээр тэр олон чиглэлийн хагарлуудын одоо уулзуур бүс нутагт Улаанбаатар хот маань байгаа юм. Голууд бол ихэнхдээ ер нь хагарал дээр суудаг, хагарал дээр үүссэн байдаг гэж хэлж болно энгийнээр. Богд уулын гол хагаралтай зэрэгцээ Авдар уулын баруун жигүүрээс Ногоон давааны зүүн талаар Гавжийн шандын зүүн хойгуур шар хөвийн дөрөлжөөр дамнаж Баян Чандман сумын баруун өмнөд талаар Цагаан давааг дайрч өнгөрсөн идэвхжиж байгаа баруун хойшоо суналтай хагарал тогтоогдож байгаагаас гадна өргөрөг дагуу суналттай хустайн идэвхт хагарал хустайн руу сонгон хархан уулын өмнөд билээр хагарлын ховл үүсгэн Улаанбаатарын урд хэсгээр туулголын хөндийн Сэвсгэр хурдас доогуур үргэлжилдэг. Баруун хойш чиглэсэн Улаанбаатар Чойрын болон зүүн хойшоо чиглэлтэй туулголын гэж нэрлэдэг том хагарлууд бас байна. Улаанбаатар хотыг бий болгосон геологийн өвөрмөц тогтоц мөн Улаанбаатар хотыг устгаж мэдэх гамшигын үүдийг нээж мэднэ. Эрдэмтэд одоо ч үүнийг судалсаар л байна. Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсд оршдог. Яг одоо ч гэсэн газар хөдлөлт болох бодит боломж байгаа. Тэр нь Улаанбаатар хотыг агшин зуур өөрчилж болох юм а. Ихэнх томоохон хагарлууд хавтангуудын зах дээр байршдаг бол харин Улаанбаатар их газрын дунд хавтангийн төвд оршдог билээ. Улаанбаатар хот орчмын хагарлууд, идэвхтэй хагарлууд бол баруун урдаас зүүн хоошоо суналтай, зүүн гарын хэвтэй шилжилттэй тийм стракислив хагарлууд зохилж байгаа. За энэ дээр бол ерөнхийдөө Авдрын хагарал, Шархан хагарал, Хустай хагарал гэсэн хагарлуудыг ялгасан байна. За Улаанбаатар хотын зүүн хойно бол одоо Гүнжээ хагарал, Асрал тайрхны хагарал. За эдгээр хагарлууд дээр бол бүгдэн дээр нь нас тогтоох хамгийн сүүлд болсон газар хөдлөлийн насыг тогтоох судалгаанууд хийгдсэн. Манай энэ багжаар сейсмийн багжинд бичигддэг энэ газар хөдлөлийн идэвхжлүүдийн энэ эпицентрүүдийг энэ хагарлын зурган дээр буулгаад энэ хагралтай нь уялдуулах маягаар энэ зургалсан зураг хийгдсэн. Энэ бол тектоникийн неотектоникийн идэвхтэй хагарлууд. Энэ дээр бол яг тодорхой бүс нутагт тодорхой давтамжтайгаар тодорхой цаг хугацааны давтамжтайгаар одоо энэ хагарал дахиж давтагдана гэсэн үг. Одоо нөгөө эртний геологийн хагарлуудаас ялгаатай. Жил
0.3 мм зүүн урагшаа шилжиж байгаа гэж үзэж байгаа. Газар хөдлөлийн голомт Улаанбаатар хотоос хол орших боловч хэрв Улаанбаатар хотын доорх хурдаст голомт үүсвэл хэрхэх вэ? Ямар хагарлын дагуу хүчтэй газар хөдлөлт болох вэ гэдгийг олох нь геологчдын толгойн өвчин болоод байна. Хэрв Улаанбаатар хотод газар хөдлөвл томоохон сүрлийг дагуулж мэдэх юм. Учир нь Улаанбаатар хотын ихэнх барилгууд үндсэн чулуулгын дээрх сэвсгэр хурдсын дунд баригдсан байна. Энэ тохиолдолд сэвсгэр ба үндсэн чулуулгын хил заагийн дагуу томоохон хагарал үүсч болох юм а. Геологчдын цуглуулсан баримтаар Улаанбаатар хот оршиж байгаа хөндийн өнөөгийн дүр төрх хэрхэн бий болсныг тогтоох боломжтой болжээ. Ирээдүйд юу болохыг урьдчилан харахыг оролдож байгаа геологчид Улаанбаатар хотын ирээдүйг хэдийгээр аимшигтай боловч зайлшгүй үүсч байдаг геологийн явцууд мөн хүлээж байгаа гэж харж байна. 40 мянган жилийн дараа томоохон мөслөгт автах ба 100 сая жилийн дараа Монгол орны газрынуудыг хуваагдан далай болох болно. Үүний дараа Улаанбаатар хот оршиж байсан газарт хурдас хоримтлал үүсэж, шинээр дахин уул нурууд үүсэх болно. Гэхдээ энэ бүхэн бол дүр төрхөөн үргэлж өөрчилж байдаг дэлхийн геологийн хөгжлийн түүхийн эргэлз хэргүй бодит үнэн билээ. Сая илүү хүнтэй нийслэл хотод маань амьдрал бүтээн байгуулалт өрнөхийн зэрэгцээ геологийн олон судалгаа хийх шаардлага тулгарч геологчид үргэлжлүүлэн ажилласаар байна. Yosun erdenin bayım han